За одоо байгаа шиг 13 ямтай 16 сайттай байх уу? Аль эсвэл нэмэгдэхүү гэдгийг шийдвэрлэх гэж зөвшөлдөж эхэлсэн. За уг ажлын хэсэг нэгдмэл байр суурьнд хараахан хүрч чадаагүй байсан. Тэгвэл 19 цагийн байдлаар Монгол Ардын нам 6, ардчилсан нам 10, эвсэл 3 сайттай байхаар за нийтдээ 19 сайд 15 ямтай байхаар тохиролцоонд хүрч чадчихэ. Засгийн газрын бүрэлдэхүүн Монгол Улсын ерөнхий сайд, Монгол Улсын шатар сайд, Монгол Улсын сайд, засгийн газрын хэрэгжих газрын дарга зэрэг 19 гишүүн ажилтнууд саналтай байгаагаа цаахан мэдэг ерөнхий сайд танилцуулаа. Мөн засгийн газрын бүрэлдэхүүнд доорх сайдууд ажиллагаар тусгажээ. Байгаль орчин аялжуулчдын сайд, гадаад иргэн сайд, сангийн сайд, хууль зүйн сайд, аж үйлдвэрийн сайд, банкны хамгааллын сайд, барилга бод байгуулалтын сайд, боловсрол соёлын шинжилгээ ухааны сайд, зам тээврийн сайд, уулуурхай сайд, хөдөлмөрийн сайд, хүн ам хөгжил нийгмийн хамгааллын сайд, хүн сүнтэй аж ахуйн сайд, эрчим хүчний сайд, эрүүл мэнд спортын сайд, Монгол Улсын сайд. Монгол Улсын хөгжил ач холбогдолтой үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын тодорхой цөөн тооны томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх асуудлыг эрхэлсэн Монгол Улсын сайдыг засгийн газрын бүрэлдэхүүнд ажилуулахын зүйтэй гэж үзжээ. Монгол Улсын сайд нь үндэсний хэмжээний томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж, төслийн хэрэгжилтийн явцыг бодлогын өдөртний чиглэл зохицуулалтаар байнга хангаж ажиллах бөгөөд ингэснээр төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэнд зохих үр дүн гарах боломж нэмэгдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм а. Монгол Улсын сайдын эрхлэх асуудлын хүрээнд яам ажиллахгүй юм байна. Засгийн газар нь 15 ямтай ажиллах бөгөөд үүнээс байгаль орчин аялжуулчдын яам, гадаад иргэн яам, сангийн яам, хууль зүйн яам, ерөнхий чиг үүргийн яам байхаар төлөвлөгдсөн байна. Аж үйлдвэрийн яам, барилга бод байгуулалтын яам, баттай хамгааллын яам, боловсрол соёлын шинжилгээ ухааны яам, зам тээврийн яам, уулуурхай яам, хөдөлмөрийн яам, хүн ам хөгжил нийгмийн хамгааллын яам, хүн сүнтэй аж ахуйн яам, эрчим хүчний яам, эрүүл мэнд спортын яам нь чиглэлийн яамдууд байна. Засгийн газрын бүрэлдэхүүний талаарх саналаа улсын хурал өргөн мэдүүлж байгаатай холбогдуулан төрийн захиргааны байгууллагын тогтолцоо бүтцийн ерөнхий бүтээгдэхүүнийг шинжилэн батлах тухай улсын хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. Улсын хурлаас 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр батлсан төрийн захиргааны байгууллагын тогтолцоо бүтцийн ерөнхий бүтээгдэхүүн өнгөрсөн хугацаанд 2013 онд 3 удаа, 2014 онд 1 удаа өөрчлөлт оруулж байсан бөгөөд засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөлтөд уялдуулан Монгол Улсын их хурал бусад шийдвэрийн төсөлд боловсруулах өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 15.8-1 заасан шаардлагад нийцүүлэн уг тогтоолыг шинжилэн найруулах зүйтэй гэж үзжээ. Ингэснээр тогтоолын бүтэц уялдаа хангах боломжтой болж байгаа юм а. Шинжилэн боловсруулсан төрийн захиргааны байгууллагын тогтолцоо бүтцийн ерөнхий бүтээгдэхүүн засгийн газрын тохируулагч агентлаг 10, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг 18 ажиллахаар тусалсан. Засгийн газрын тохируулагч агентлаг цөмийн энергийн газар, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг дахрын ерөнхий газрыг тус татан буулгах зүйтэй гэж үзлээ. Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо бүтцийн ерөнхий бүтээгдэхүүн засгийн газрын бүтцийн тухай, засгийн газрын бүрэлдэхүүний тухай, засгийн газрын тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйлүүдэд уялдуулан сайд нарын эрхлэх асуудлын хүрээнд ажиллаж засгийн газрын агентлуудыг тодорхойлжээ. Тухайлбал гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн 3 жил манай улсад тасралтгүй буурч байгаа хүнд үед хөрөнгө оруулагчдын эдгэлийг сэргээж хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, төр хувийн хэмжээний түншлэлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн үр ашгийг нэмэгдүүлэх, шинжилэн сайжруулах, өөрчлөлт байгуулах зэрэг асуудлыг ерөнхий сайдын шууд удирдлагад хариу зөвлөж ажиллуулсан зүйтэй гэж үзэн холбогдох өөрчлөлтийг хуулийн зүйлүүдэд тусгачаа хэмээн улсын хурлын тамийн газрын хэвлэмжлэлд олон нийтэд харилцах хэвсээс мэдээллээ.